За, шинжлэх ухаан таны мэдхийн одон мөндөс сувгийн цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болж байна. За, энэ хүн нэвтрүүлгийг манай Онон Бидхэн бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд оноо. Өдрийн мэнд. За, нэвтрүүлгийн маань харин ивент итгэгчээр чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids болон за, ханаад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаа нурайтай Traplio-гийн хамт олон маань оролцож байна. За, өнөөдрийн сэдв. Өнөөдрийн сэдв. Саяхан ч манай нөгөө од мөндрийн хамт олон Египт яваад ирсэн. Тэрэнд нь би өөрөө цуг явж чадаагүй болохоор өнөөдөр жоохон Египтийн талаар ярмаар санагдаад. Тэгээ Египтийн дарангуулагч Хосни Мубарак гэдэг одоо 20 дугаар зууны дарангуулагчийг ярихаар байгаа. За Египт улс бол үнэхээр нөгөө баялаг төвхтэй соёл иргэншлийн өлгийн нутаг гэдгийг одоо бид нар сайн мэдж байгаа. Бүр эртний төвхөөс нь эхлэх юм бол бараг 300 мянган жилийн өмнөөс яригдана. Тэгээд одоо хот суурин байгуулагдсан нийлэн бүрэн гэж байдаг те. Тэрнээс ярих юм бол бараг 5000 жилийн өмнөөс яригдахаар байгаа. За орчин үед бол Египт улс одоо арабын соёлдоо байдаг. Тэгээ арабын ертөнцийн хамгийн олон хүн амтай улс болсон байгаа. Газар нутгийн хувьд одоо Аз, Африк тивийн яг голдог улс байдаг. За тэгээд одоогоор бол 120 сая хүн амтай. Тэгээд нийслэл нь Каир хот гэж байдаг. Баруун зүгтээ Лив, өмнө зүгт Судан, зүүн зүгт Израиль улсуудтай хилдэг байгаа. Тэгээд газар зүйн хувьд чухал хэсгүүдийг дурдж ярих юм бол угаасаа нийлэн бүрэн байгаа. Тэрийг манай үзэгч сонсогч маш сайн мэдэх бах. Бараг бүх хүн ам нь нийлэн бүрнийхээ дагуу амьдардаг. Ягаад гэвэл эсэн цөл улс учраас нэг устайгаа ойрхон байх шаардлагатай байдаг. Тэгээ нөгөө дельта гэж байдаг чинь нөгөө бэлчээр хэсэгт нь ихэнх хотууд нь байд юм билээ. Хүн ам нь байдаг. За тэгээд нийл мөрний баруун зүгт Сахарын цөл байдаг. Тэгээ зүүн зүгт Улаан тэнгис хүртэл улаархаг цөл газар байд юм аа. Яг тэр нийл мөрнөө дагсан хотууд тэгээд Улаан тэнгис дээр залгаа нэг хэдэн аялал жуулчлалын бас нэг бүс нутгууд нь байх. За тэгээд хойд зүүн талаараа Синаин хойг гэж байдаг. Тэнцэн одоо хүн байхгүй бүр амьтанч амьдарч чадхааргүй нэг том хэсэг талбай байдیں۔ Одоо зилүүд хоосон газар гэж хэлж болно. Энэ одоо хов хоосон ч гэсэн мөртлөө Египт улсын хувьд амар чухал газар байгаад байдаг. Тэрийг жоохон байжгаад хожим өгүүлье. За хүн амынх нь голч нас гэх юм бол 24-өөс 25 настай байдаг маш залуу улс. Хүн амынх нь өсөлт нь асар хурдтай учраас эдийн засаг ажлын байр дэд бүтцийн хөгжил нь бол энэ хүн амынхаа өсөлтийг гүйцэж ердөөс амжихгүй байгаа. Тэгэхээр ихэнх хүмүүс нь одоо нэг дундаас доогуур амьдарч байгаа хүмүүс байдаг. За шашны хувьд бол 90% нь сүннит ислам, үлдсэн 10% нь коптын Христос шашинтай байдаг. Тэгээ би өмнөх нэг дугаар дээр ярьжсэн шүү дээ. Сүннит тэгээд шиитийн урсгал гэж хоёр байдаг. Гэхдээ энэ Египттэй бол шиитийн урсгал нь баг байдаг юм байлээ. Маш цөөхөн байдаг. Тэгээд нийгмийн амьдрал, хууль, улс төрийн болгонд бүгдээрээ энэ шашиндаа захиагдаж явд юм байлээ. За тэгээ хэлний хувьд бол араб хэлний нэг салбар болох Египтийн араб хэлтэй юм билээ. За тэгээд эдийн засгийн хувьд бол хөдөө аж ахуй маш чухал үүрэгтэй байдаг. Нийл мөрний дагуу улаан будаа тэгээд Ориза Сатива гэдэг цагаан будаа ургалт юм билээ. Энэ дээр нэмээд хүнсний дагуу жимс тарьдаг. Эдийн засгийн нэг мэдээж нэг том орлого нь бол аялал жуулчлал байдаг. Пирамид, Хаадын хөндөй, Улаан тэнгис нийлэн бүрнийг үзэхэр жуулчид одоо олон мянгаар очиж жилдээ олон зуун сая долларын орлого оруулдаг байгаа. Тэгээд энэ дэр нэмээд нэг сонирхолтой нэг чухал үүсвэр гэх юм бол одоо Суэцийн суг гэж байдаг шүү дээ. Саяхан нэг 2-3 жилийн өмнө нэг том усан онгоц голтон гацаад маш том асуудал болж исэн. Тэрүүгээр усан онгоцод дамжиж орохдоо заавал тээврийн орлого төлдөг байдаг. Тэр нь тэгээд энэ Египтийн эдийн засгийн маш нэг том хувийг эзэлдэг байгаа. За тэгээд Африк улсуудаа бусад нөгөө том нефт газрын хийн хувьд бол бусад Магдад улсуудтай харьцуулбал бага байдаг учраас нийх бол орлого өндөртэй улс бол биш байт юм билээ. За тэгээд Эрдэнэт болон дундад зууны үед Египтийн үдирдэгчийг энгийн хаанаас бүр дээгүр авч үздэг байсан. Тэгээд бараг амьд бурхан гэж хардаг фарао гэж байсан шүү дээ. Тэрэн шиг өөрийгөө 20 дугаар зуунд өөрийгөө фараон гэж харж байсан. Хосни Мубарак гэдэг дарангуулагчийг өндөр ярих гэж байгаа. За өнгөрсөн жил манай од мөндөс сувгийнхан бас таны мэдхүн аялал хийхдээ Египтээр орсон. Тэгээд энэ жил бас Египт рүү очлоо шүү дээ, тий. Очих болгондоо шинэ юм олж таньж мэдээд идэг юм байна лээ ямар ч тийм шүү дээ. Ямар ч одоо нэг өмнө жил очиж явахад байсан дүр зургийн хувьд гэх юм бол нэлээд надад ядруул харагдсан. Египт бол бүр шороогоороо иргсэн хот мотууд нь зүгээр ингээд нэг цэвлийн дээр гэдэг утгаас тий. Шороо мороо шуурах юм бол зүгээр нийс шороо болно. Тэгээ ингээд
одоо манай энэ дэлгүүр хорсоонууд чинь ингээл гадна талын шилмэл байгаа шүү дээ тий. Ингээд цэвэрхэн ач цэвэрлсэн ийм гялтаасан юм байна шүү дээ тий. Тэнд бол тим юм байхгүй. Өнөөдөр ажиллаж маргааш үлээ дахиад тоосондоо харагдана. Бүр тим хэмжээний. Тэгээ нөгөө аялал зохион байгуулахдаа шашны одоо мөргөлдөөнөөс болоод ч тэгдэг юм уу нөгөө юу яадаг. Гадны жуулчдыг автобусаар нь барьцаалчих гэдэг. Тийм учраас заавал аяллаа одоо үйлчлэг үзүүлдэг компани байх юм бол нэг түүхийн одоо доктортой тэр нь хөтөж явах ёстой. Тэгээд хоёр туслахтай, тэгээд нэг жолоочтой, тэгээд хоёр бие хамгаалагчтай болдог нэг автобусыг. Бие хамгаалагч нь эндээ нугалдаг юм шүшдэг АК-тай, АК жоо автомат буутай. Тэгээд хэрвээ гаднаас хүн халдах юм бол тэд гал нэг эрэхтэй гэж байгаа. Тэгтлээ ард түмэн нь шашин болон за тэгээд ер нь бол ядуугаас л болж байгаа байхгүй. Зүгээр ингээд нөгөө оршуулгын газрыг нь сахиж амьдэрдэг заяа. Нөгөө нэг юм элсэн цөл учраас хүнийг ингээд оршуулах болно шүү дээ тий. Өвөөгөө эмээг оршуулах болно шүү дээ. Аавыгаа ч юм оршуулах болно. Тэгэн гутал ингээд ил тавьчих болдгоо. Эсвэл нэг булчиж болдгоо. Булгаар нэг цөөвч нь нухаж гаргаж итээд байдаг. Ил тавьж болдгоо. Тэгэхээр нь юм бунхан шиг юм бариад чинь л одоо пирамид байхгүй. Тэгээ юм бунхан шиг юм төр хийчихлээр энд хүн оршуулчихъя гэдэг нөгөө хэд ч мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд ирээд бол шиг нь тончоод байдаг. Тийм учраас нөгөө нэг юм жижигэн юм одоо нэг бунхан маягийн юмуд барьж байгаа байхгүй. Тэгээд тэрийг нөгөө нэг хүмүүний хулгайд оруулахгүй тулд нэг ядуу иргэн байх юм бол тэг гэр бүлээр навчран хажууд нь цалин өгөөд тэрийг мануулдаг. Одоо ээж аавынхаа бунхныг мануулж гэсэн үг байхгүй. Ингэсээр хагаад бүр бүхэл бүтэн оршуулгын хот болсон. Тэнд нь сургуультай, цэцэрлэгтэй, эмнэлэгтэй одоо цагдаа магдаа байдаг ч юм уу. Бүр ингээд бүхэл бүтэн тийм хотын хажуугаар явж байгаа юм шиг. Тэгэхээр ямар ч үсэн 20-р зуунд бол одоо бас л геополитик гэдэг ч юм уу те байгалийн байршлал тэрний хувьд бол маш сайн байралтай байгаа тийм. Гэхдээ энэ улс туйлдах болсон шалтгаануудын нэг нь бас буруу удирдахаас байж болох байхгүй тийм. Тэгвэл яг 20-р зуунд удирж ирсэн нөхрийн талаар. Тийм 20-р зуун. Одоо яг энэ Египтэд болоод байгаа асуудлууд гэх юм бол яг нэг үгээр л хэлэх юм бол одоо авилгаас болоод байгаа байхгүй юу. Одоо энэ улсыг хэн удирдах чинь тэр нь бол карманда хамгийн их мөнгө оруулж чадах хүн байгаад байгаа учраас одоо тэр эрх мэдлийг авах гал бүгд тэр бие биендээ алцаад идэг. Зарим нь одоо шашныг урдаа барьнаас бол зарим нь улсынхаа төлөө гэж явна. Гэхдээ эцсийн эцэст бас л ялгаагүй тэр мөнгөтэй болохгүй үзэлцээд байгаа байхгүй юу. Тэгээ тэр мөнгөө улсдаа буцааж өгөхийн оронд өөрөө баяжаал тэр улс нь ядуураад одоо годомжинд тоосшоо болж үлдээд байгаа байхгүй юу. За тэгээд яг энэ Хосни Мубаракийг ярихаас өмнө Хосни Мубарак хүртэлх одоо төр засаг ямар байсан бэ гэдгийг жоохон дэлгэнгүй ярьчээ. Тэгэхгүй бол одоо нэг маш богино хугацаанд ярина. Тэгэхгүй бол одоо нэг 500 300 мянган жилийн төв гэж бас яг хийдэх өгүүлбэр багтаана гэдэг бол хэцүү байдаг тийм. За тэгээд дундад 100 мамликууд гэж байсан. Тэдний үе хэсэгдэж байгаа шүү. За мамликуудын дараа Отоман эрхчлэл нэг 300 жил гаруй байсан. Тэгээ 19-р зууны сүүлээр дэлхийн 1-р дайны дараа Отоманы сүр хүч дороотх үед Египтийн генералууд хүчтэй болоод Египтийн армийг маш орчин үеижүүлж эхэлж исэн. Тэгээд 19-р зууны дундуур Суэцийн сувгийг баригдаж байгаа. Энэ Аз Европт одоо худалдааны замыг маш хурдан болгож ирсэн шүү дээ. Одоо ингээ Африкаар тойрч байгаа орнд болоод шууд гарч идэг болж байгаа учраас энэ амар одоо дэлхийн эдийн засагт маш нэмэр нөлөөтэй байдаг болоод байгаа. Тэгээд эдийн засгийнх нь нэг амин сүм судас болсон гэж хэлж болохоор байгаа байхгүй юу. За тэгээд 19-р зууны сүүлээр Суэц сувыг одоо Британи эзэнт гүрэн сонирхож эхэлж байгаа. Тийм учраас Египтэд нөлөөгөө тогтоож эхлэх гээд байгаа байхгүй юу. Тэнгүүдээ 20-р зууны эхнээс Египтийн үндэсний үзэл сэргэж эхэлж байгаа. Тэгээд тусгаар технологийнхоо төлөө одоо тэнцэж эхэллээ. Тусгаар технологийнхоо сонирхолтой болж байгаа. Тэгэхэд Британи улс бол шууд тусгаар технологиг нь олгоцсон. Тэгэхдээ олгохдоо яг Ирактай адилханаар нэг хүүхэлдэйн удирдагч тавьчихж байгаа байхгүй юу? Тэр нь одоо 1932 онд Фарок гэдэг нэртэй хүүхэлдэйн хаан томилогдож тавьсан. За тэгээд 1932 онд хаан болж томилогдоод тэрнийхээ дараа Фарок шууд Израильтай дайнд дараатлаг ялагдсан. За энэ Израилийн дайныг бол бид нэг Араб Израилийн дайн гэдэг Иракийн нэвтрүүлгээр маш дэлгэнгүй ярьсан байгаа. Тэрийг манай үзэх сонсогчд маань бас сонсоод авчвал жоохон юмнууд нь ойлгох эхэллээ шүү. За тэгээд ялагдсан энэ Фарок хаан ялагдсныхаа
дараа 1952 онд хувьсгал гарсан. Тэгээд энэгээр Гамал Абдел Насир гэдэг удирдагч 1970 он хүртэл Египтийг удирдсан байдаг. За тэгээд энэ Насир удирдагч нь бол 1967 онд Израилийн эсрэг бас л ялгаагүй нэг дайнд зарлаад гутамшиг ялагдал хүлээсэн. Тэгээд Синайны хойгийг алдснараа нэр хүндээ алдж байгаа. Одоо нэг Синайны хойг гэх нэг том хэсэг байгаа шүү дээ. За тэгээд Насир 1970 онд нас бараад Анвар Садат гэдэг хүн гарч ирж исэн. Энэ хүн бас л ялгаагүй Израильтай дайн зарласан. Гэхдээ энэ дайны төгсгөлдөө гэрээ хилцээний замаар Синайны хойгийг буцаад Египттэй авчирсан байгаа байхгүй. За энэ Синайны хойг нь одоо хүн амьдэрдэггүй, амтан амьдэрдэггүй одоо шамарч хов хоосон газар гэж хэлсэн. Тэгтэл ягаад энэний төлөө ингэж амар алалцаад байна гэж хэлэх юм бол газрын зурагнаас харагдана. Одоо дэлгэснээр газрын зураг гарч ирэх баг. За энийг хараад үзэх юм бол Египт байна, Синайны хойг нь Израиль байна байгаа байхгүй. Тэгэхээр энэ Синайны хойг нь Израилийн эрх мэдэлд орчих юм бол Израиль энэ газар нутаг нь тэр Суэзийн сувг хүртлээр очиж байгаа. Египт харин энийг эрх мэдэлдээ оруулах юм бол баг нөгөө Израилийн нийслэл Иерусалим хотод хүртэл газар нутагт очиж байгаа байхгүй. Тэгэхээр хоёр улс чи өөрсдийнх эрх мэдлийг хамгаалах гад энэ хов хоосон газрын төлөө ингээ үзэлцээд байгаа гэсэн үг. За тэгээд 1978 онд Египт улс Израильтай нэг инхийн гэрээ байгуулсан. Тэгээ энэ инхийн гэрээ байгуулснаас болоод нэг Арабын ертөнц, Араб гэдэг улсууд бүгдээрээ Египт рүү уралж байгаа. Тэгээд Арабын холбооноос хөөгдсөн байдаг Египт. За тэгээд энэ үеэс одоо Хосни Мубарак яаж гарч ирсэн бэ талаар ярив. Хосни Мубарак бол 1928 онд одоо тухайн үедээ нийгмийн дундаж айлд төрсэн байдаг. Аав нь доод тушаалын шүүгч байсан. Тийм учраас одоо бага наснаас дэжгүй нэг боловсралтай, сахилга баттай, өөрийн гэсэн үзэл баримталтай өссөн хүүхэд байгаа. Тэр үед Египт бол нэг эрчимтэй цэржиж байсан үе байгаа. Тийм учраас амар олон залуучууд сургууль сурахын орондоо шууд цэргийн сургуульд сурдаг байгаадсан байхгүй. Тэрнийх нь нэг нь энэ Хосни Мубарак байсан. За Хосни Мубарак тэгээд аримд албах хугацаанд Египтийн нисэх хүчний акимд суралцж исэн. Тэгээд сөнөгч онгоцны нисэгч болсон байдаг. Тэгээд 1959-өөс 1965 он хүртэл хоёр өөр удаа зөвлөлт холбоот улсад суралцж исэн. Тэгээд зөвлөлт холбоот улстай бас суралцж байхдаа жоохон дарангуй засаглалын жишээнээр авсан байж магадгүй байх гэж бодож байна. Тэгээд суралцж ирээд нисэх хүчиндээ сурагч багш болсон байт юм байлаа. За тэгээд одоо нэг Анвар Садат гэдэг ерөнхийлөгч байгаа шүү дээ. Тэрний үед энэ нисэх хүчний командлагч болж исэн. Тэгээд 1973 оны Израилийнхаа дайны үеэр Синайны хойгийг буцааж авахд маш одоо чухал үүрэгтэй оролцсноос болоод үндэсний баатар болсон. Үндэсний баатар болсныхоо нэр хүн дээрээ Анвар Садатын дэд ерөнхийлөгч болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр арми одоо командлагч байж байгаа шууд дэд ерөнхийлөгчийн албан тушаалд очиж байна. За тэгээд дэд ерөнхийлөгч байх хугацаанд Америкийн нэгдсэн улс, Европ, Арабын орнуудаар маш их айлчлал хийж туршлага судалж исэн. За хоёулаа хамтран хэлцгээе тийм үү. За нэвтрүүлгийн хамтран хэлцгчээр за яг улирал солигдож байна. За тэгээд нөгөө хов цунраа нэмэглэхээр манайхан ч яг нөгөө нэг ингээ хаврын улиралд чи ялангуяа өвлийн күрд хөмсчлэр хэтэрхий зузаачих гэдэг. Тэгтээ өглөөгөр маш сэрүүхэн байдаг. Одоо 6 7 гэ гардаг хүмүүс байх юм бол өглөөгөр хасах градустай хүүтэн байгаа гэдэг. Тэгсэн юмнаас 9 10 цаг болохлоо дулаахан болчоод тэгэл оройхон бас гараад явах гэж хүүтэн болчих гээд байдаг. Яг ийм температурын юм жоохон зөрөө ихтэй ийм үед чинь хүн ханиад том тусдаг аа. Тэгэхээр ханиад томооны үед илэрдэг шинж тэмдгүүд байна л да. Яг л энэ хоолооны нэг хамарны одоо энэ хамар хоолооны хойд угдж юм уу те нэг юм хойр оргоод ч гэдэм юм. Нэг тим юм байна. За эсвэл нэг халуурах гад ч юм уу эсвэл жоохон бие сүлдээд ингэх ч юм ингээд цаанаасаа нэг илэрдэг шинж тэмдгүүд байдаг шүү дээ те. За яг ийм үедээ л таныг траплиуг хэрэглээрэ гэж байгаа. За ер нь бол толгоо өвдөх, хоолоо өвдөх, нус гоожих, халуурах, найтах энэ шинж тэмдгүүд танд илэрсэн бол та траплиуга цаг алдалгүй хэрэглээрэй. За тэгээд бүх имийн сангуудаар мэдээж худалдаалж байгаа. Мөн дээрэс нь H point цэг имэнээс захиалах юм бол танд үнгүй бас хөргөдөх боломжтой байдгийн шүү. Тэгэхээр өөрөө одоо оройн цагаар ажлын тараад имийн сангаар орж амжихгүй байгаа, цаг нар нь таарахгүй байгаад мартаад ах юм бол яг одоо H point цэг имэн гэж сайт руу ороод эндээс траплиуга захиалаад авчих. Тэгэхээр үнгүй хөргөд өгнө. За ингээд ханиад томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаа траплиу бид бүхэндээ хамтран ажиллалаа. Баярлалаа. Баярлалаа.
За одоо тэгээд Садат ерөнхийлөгч, Мубарак дэд ерөнхийлөгч хоёр гараад ирлээ. Тэгээд тэр хоёр төрийг удирдах үедээ одоо нөгөө дайн эсвэл дотоодын самун эсвэл гамшиг цар тахлын үед тогтоодог нөгөө онц байдлын хууль гэж байдаг шүү дээ. Энэ одоо зүгээр онц байдлын хууль биш, байнгын хууль нь болоо хөгжиж байгаа. Тэгэхээр онц байдлын хуулийг ингэж удирж байна гэр чинь нэг янзын маш нөгөө төмөр нударгаараа улсаа бариад авсан байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ дайн дуусаад тогтворжсныхын дараа эргээд иргэний засаг тогтох ёстой байтал Садат Мубарак хоёр бүр эцсээ хүртэл энэ онц байдлын хуулиар төрийг удирдаад яваад байгаа. Тэгээ аль түрүү нөгөө Израильтай инхийн гэрээ байгуулсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд инхийн гэрээ байгуулсанаа болоод Арабын холбооноос хөөгцөнд энэ Египтэд байсан исламын бүлгүүд маш их одоо дургуун хурж, уурн хурсан байдаг. Амар хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа. Тэрнээс болоод Египтийн исламын жихад гэдэг цэрэгдсэн бүлгмийг байгуулад тэмцэж эхэлж байгаа. За жихад гэдэг үгийг манай үзэгч сонсогчд маш олон удаа сонсч ирсэн байж магадгүй бах. Жихадист гэдэг нэг янзын нөгөө кинон дэр гардаг амнасаа дэлбэрч гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Золиослагч нар. Тийм золиослагч нар. Жихад гэдэг үг нь юу гэсэн үг вэ гэх юм бол дотоод нүглийн эсрэг тэмцэл гэсэн үг юм байл энэ ислам шашиндаа бол. Энэ тэгэхээр одоо дотоодынхоо нүгэл эсвэл одоо тэмцэгч хүнийг жихад гэдэг юм байл шүү. Амар золиослагч нарыг хэлээд шүү дээ тий. Тэгээд 1981 онд нөгөө Синай хойгийг буцааж авсны 1 жилийн ойг үндэсний хэмжээнд тэмдэглэж байхад энэ жихад цэргүүд гал нээж Анвар Садатыг алсан байдаг. Тэгээд дэрэгдэн сууж байсан Мубарак шархацсан. Тэгээд Садатын дараа нас урсныхаа дараа Египт улс ингээд ерөнхийлөгчгүй болчлоо. Тэгээд төр засаг нь армийнхаа эрх мэдэлд орчиж байгаа. Тэгээд энэ арми нь шууд энэ Мубаракийг ерөнхийлөгч болгосон байдаг. Тэгэхээр одоо Мубарак ч манай бусад дарангуулагчтай адилхан биш байгаа байхгүй тий. Тэд нар ч нэг ингээд өөрөөсөө армийн мундаг генерал байж хагаад төрийн эргэлт хийгээд эрх мэдэл хүрж исэн бол энэ угаасаа нэг дарангуй засаг тогтцсон байгаа. Садатын дараа өв залгамжлагчаар Мубарак ерөнхийлөгч болчихж байгаа гэсэн үг. За тэгээд Мубарак ерөнхийлөгч боломгцоо юу гэж хэлсэн бэ гэвэл Үмэн самун шашны сэдэлтэй хүчирхийлэл цэргийн гэрэлтэд сэргийлэхэд чанга гар төмөр нудраг хэрэгтэй гэдэг зарчмаар ажиллаж эхэлсэн байт юм аа. Тэгэд одоо нөгөө улсад байгаа хотгон өвмөлөгч гэж одоо сэрдсэн байгаа бүх хүмүүсийг нь баривчлаад шүүх хуралгүйгээр шоронд хорж эхэлж байгаа. Тэнгүүтээ одоо энэ дэр нэг авторитар дэглэмэд улам чангалаад байгаа тий. Дотоодын тагнуул цагдаа хүчний байгууллагын төсвийг бүр эрс нэмэгдүүллээ. Улс төрийн уулзалт цуглааны бүгднийг нэг бол тараа эсвэл бүр хуулиараа хориглож байгаа. Тэгээ хэвлэл мэдээллийн салбарыг бүр бүхэлдэн төрийн эрх мэдэлд авчиж байгаа байхгүй юу. Тэгээд авторитар засгийг улам ингээл бичүүлэх арга хэмжээнд аваад байгаа. Тэгээд онцгой байдлын 12 дугаар тогтоол гэж Мубарак гаргаж ирсэн. Энэ юу гэсэн үг гэх юм бол одоо төрийн аюулгүй шүүх байгууллагын шийдвэрийг давж залдах боломжгүй болчихж байгаа. Тэгэд эцсийн шийдвэр зөвхөн ерөнхийлөгчээр ботлогддог болчихж байгаа байхгүй юу. Тэгэд одоо зөвхөн ерөнхийлөгч ялыг өсгөх, бууруулах, өөрчлөх, төдөлзүүлэх, туслах, дахин хилцүүлэх гэх мэт өргөн хүрээний эрх мэдэлтэй болчихж байгаа. Тэгэд одоо хүний эрхийн харуул гэж олон улсын нэг нэр хүндтэй байгууллага байдаг. Тэгээд тэд нэр 1990-ад оны ихэнх үеийн тайлангаас үзгээд одоо хүчний байгууллагад олон 10,000 хүнийг шууд өөрийн дураар барьжлаад садлаад ямар нэг саад хориггүйгээр эрүүдэн шүүдэн яргалж тамалдаг байсан гэсэн мэдээлэлүүд гарч ирсэн байдیں۔ Ялангуяа энэ нөгөө сонгуул ойртох тусмаа одоо нэг парламентын сонгуул явагдаж штэ. Парламентын сонгуул ойртох тусмаа энэ улам идэвхжиж эхэлж байгаа гэсэн байна. Ямар нэгэн янзын нууц сөрөг хүчин гарч ирэх сэрдэл байх юм бол эдгээр нь очиод шүүх хурлгүйгээр барьжлаа одоо тамалж алж исэн гэсэн үг. Тэгэд энэний талаар Amnesty International гэдэг олон улсын байгууллага байдаг. Эдгээр энд мэдээллийг гаргасан байт юм билээ. Тэгэд сэтгүүлч нарыг бас одоо шууд баривчилдаг. Одоо нөгөө нийтийн эмх журмыг хотгон өмөлөх мэдээлэл тараасан гэдэг үндслээр баривчилдаг байсан билээ. Тэгэд энийг яг бодод үзэхээр нийтийн эмх журмыг хотгон өмөлөх мэдээлэл тараасан гэхээр одоо юу гэсэн үг вэ? Зөвхөн бодитоор болж байгаа мэдээллийг лидер чи хөргөж байгаа шүү дээ. Тэгэхээр бодит амьдралаар болж байгаа юм тарааж яагаад шоронд орно гэдэг бол маш утгагүй зүйл. Хэвлэл мэдээллийг л дарж аваад шүү дээ. Хэвлэл мэдээллийг дарж авч байна. Эргүүлээд өөр нэгэн ямар нэгэн улс төрийн хүчин гарч ирэхээс эмээдэгтэй угаасаа тий. Тэгэл тэдрийг хамгийн түрүүнд дарж авдаг шүү дээ. Яг л нөгөө нөхдүүдийн хийдэг үйлдэл. Яг хийдэг үйлдэлүүд нөгөө байхгүй. Тэгэд 2007 онд Египт улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө
чөлөөний индексээр хамгийн олон байр ухарсан улсаар тодорч байсан байна. 2007 онд ч тийм. За тэгээд улс төрийн бүтцийн хувьд Мубарак үндэсний ардчилсан нам хэмээх үндэсний хэмжээний ганц намыг Садатаас өвлөн авсан. Тэгэхээр Садатын үед бас л ялгаагүй дарамт засаг тогтсон байгаад байсан. Тэгээд нэгэн намтай улс байгаадсан байгаа байхгүй юу? Тэгэд сөрөг хүчнийх нь бол дандаа нэг янзын нэр төдийл байгаад идэг. Яг бодитоор олигтой эсэргүүцэл бол үзүүлж хийж чаддаггүй. Одоо боломж нь жоохгүй, эрх мэдэл нь жоохгүй, одоо хүчин чадалж байхгүй байгаа гэсэн юм билээ. Тэгээд 1987 он 1990 оны парламентын сонгуулиар дээд доод танхимын бараг бүх судал үндэсний ардчилсан намд очсон байдаг. За тэгээд бараг бүх судал гэж штэ тий. Ягаад бүх судал юм шүү нэ гэх юм бол олон улсад арай нэг нэр хүндтэй бодиттой харагдахын тулд ганц хоёр судлыг сөрөг хүчиндээ бол албаар өгдөг байсан билээ. Тэгээд 2005 он хүртэлх нэг хуулиар олон нэр дэвшигчтэй сонгуул бүрдээс явагддаггүй. Зүгээр ерөнхийлөгч цаашид итгэл хүлээлгэх эсэх дээр одоо үндэсний санал асуулга явагдана гэсэн үг. Тэгэхээр нэг хүн нэр дэвшээд Мубарак өрсөлдөхийн оронд ард иргэдэн Мубарак ерөнхийлөгчөөр үргэлжлэх нь зөв өө гэсэн саналаа явуулж өгдөг болчихж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэд энэндээ бол Мубарак дандаа 95 юм уу бараг 97% саналаар дэмжлэг авдаг байсан. Гэхдээ эрдсэн бараг 50-60% хүрдэг байгаа байхгүй юу. Тэгээд 2005 оноос 2010 оны хооронд нэг олон нэр дэвшигчтэй сонгуул явагдсан боловч Мубарак энд бол 88% саналаар ялалт байгуулсан. За тэгээд гадаад бодлогын хувьд гэх юм бол Арабын холбооноос хөөгцснийхаа хариуд нь Америкт холбоогоо маш сайн бэхжүүлсэн байдаг. Одоо тэгээд эдийн засаг цэргийн тусламж дандаа байнга авдаг байгаад байдیں۔ Тэгээд Мубаракийн байх хугацаанд Америкийн нэгдсэн улсаас одоо жил тутам 1.3 тэрбум Америк долларын зээл тусламж авсан байдаг. За энэ тусламж нь бол хизээч одоо нэг ард иргэд дээр нь бол очихгүй, эдийн засаг сайжруулахгүй хаана очно гэх юм бол цэргийн салбар бас Мубаракийн халаасанд очдог байгаа байхгүй. Тэгэхээр авилга бол угаасаа маш гүн нэрвэгцэн улс байгаад байгаа. Тэгэхээр одоо нэг цаасан дээр бичгтээ бол олон тэрбумын тусламж аваад байгаа байхгүй юу. Гэхдээ бодитоор ард иргэд нь ердөөсөө амьдрал нь сайжрахгүй хэцүү амьдраад байгаа. За тэгээд Мубарак бол өөрөө Америкийн нэгдсэн улстай холбоо нь маш сайн байдаг байсан. Тэгээ Вашингтонд очиж Рональд Рейган, Том Буш, Клинтон, баг Буш нартай дандаа уулзалт зохион байгуулдаг байсан. Одоо бид нар энэ хүний чинь дарангуулагч гэж яриад байдаг. Гэтэл Америкаас ялгаагүй дэмжлэг авсаар байгаа. Бүр энэ чинь дөрвөн өөр ерөнхийлөгчийн үед юмсан байгаад байна шүү дээ. Ямар нэгэн тийм сайн улс гэдэг юм уу, тийм юм байхгүй зөвхөн эрх ашиг гэж байгаа гэдэг шүү. Тухайн цаг үеийн эрх ашиг тийм шүү. Тэгээ хэрэгтэй байгаад байгаа учраас тэгээд дэмжээд байлгаад байгаа шүү дээ. Тэгээд болохоо болчих юм бол аваа ичдэг жишгийг зөндөө мэдэн шүү дээ. За тэгээд нөгөө Израильтай инхийн гэрээ байгуулсанараа бол бусад араб улсуудын дургуйг нь хүргэсэн гэсэн шүү дээ. Тэгээ энэ үедээ бол одоо арабын орнуудтай харилцаагаа тодорхой хэмжээнд сэргэж эхэлж байгаа. Нөгөө 1990-91 оны хооронд одоо Ирак чинь Кувейт улс руу дайрч нөгөө Персийн булангийн дайн болсон шүү дээ. Энийг болж яхад энэ Мубарак Кувейт руу туслалцаа үзүүлэх цэргүүд явуулсан байдаг. Тэгээд арабын дээд хэмжээний чуулган уулзалтыг дандаа зохион байгуулж ирсэн байт юм билээ. Тэгээд энэнийхээ ач тусаар арабын холбоонд эргэж нэгдэж орсон. Тэгээд одоо ерөнхийдөө ямар үүрэг байсан бэ гэх юм бол одоо ойрхот орнуудад дандаа нэг төрчил мөргөлдөө зуучлалын байр суурьтай байгаад байгаа байхгүй юу. За тэгээд Мубаракийн үед байсан нэг хамгийн том толгойн өвчин бол одоо дотоодын аюулгүй байдал байгаад байдаг байсан. Өмнөх ерөнхийлөгч нэг жихадистууд одоо буудаад алдсан учраас энэ жихадистууд нь ердөөсөө Мубаракийн үед бол байхгүй болоогүй. Дандаа л нэг дотоодын өмнө самуун тарааж идэг террорист бүлэг байгаад байгаа. Тэрнээс болоод одоо нэг дотоодын хэргийн яам тагнуулын ерөнхий албаныг одоо цард хүрээ үйл ажиллагааг маш өргөн хэмжээнд болгож байгаа. Ийшээ ихэнх санхүүжилт нь ороод идэг. Тэгээд төрийн аюулгүй мөрдөн байцах агентлаг энэ дээр нэмээд Муха Барат гэдэг тагнуулын байгууллага бүр нийгмийг зочролд оролцсон байгаа байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол ард иргэдэд дандаа хянж идэг, тагнж идэг. Яг юу болж энэ террористуудын бүлэгмүүд хаана байгаад байна бүгд ингэ өөрийнхөө нүдээр бараг хараад сууж идэг гэж хэлж болохоор байгаа гэдэг.
Тэгээд эднэрийн нөгөө гол үүрэг нь юу байсан бэ гэх юм бол одоо нөгөө сөрөг хүчний төлөөллүүдийг нэг алга болгох эсвэл одоо осолд оруулах гэх мэт одоо цаасан дээр бичигдэхгүй хар бохир ажлуудыг бүгдийг хийдэг байсан. Улсын байгууллага агентлаг гэж хэлж болохоор байгаа. За тэгээд 1995 онд Мубарак Этиопийн нийслэл Аддис Абебад Африкийн ив нэгдлийн байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож байхад Египтийн Исламын жихад бүлэглэл тэрний цугаар руу гал нээж гранат шидэж эхэлсэн байдаг. Тэгэхэд бие хамгаалагч нар нь маш одоо шуурхай хурдан сайн ажилласанараа болоод Мубарак бол ердөөсөө бэртээгүй байт юм байлаа. Тэгээд эннийх нь хариуд нь Судан улс оролцсон улмаас одоо олон улсын худлааны хоригт орсон юм байлээ. Тэгээд Мубарак Египтэд буцаж очиод энэ исламын бүлгүүдийн эсрэг үйл ажиллагааг улам эрчимжүүлж эхэлж байсан. Тэгэхээр одоо улсын дарангуулалд ор байгаад байгаа ч гэсэн энэс цааш улам хэцүү болсон гэж хэлж болно шүү. Одоо иргэнээ хүртэл хардах нь шүү дээ тий. За хоёул хамтран хэлж ярьж байгаа. За нэвтрүүлгийн хамтран хэлэлцээр чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикутан Kids ажиллаж байгаа. За 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй. Хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг, бодисын солилцоог нэмэгдүүлнэ. Дээрээс нь тархины үйл ажиллагааг дэмжинэ. Ашигтай бактери нь хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. Хайрцагын дотор 14 ширхэг буюу нунтаг хэлбэртэй. За тэгээд 1-3 насны хүүхэд өдөрт 1 уутыг, 4 болон 4-өөс дээш насны хүүхдүүд маань 1-2 уутыг ус болон тарганд найруулан ууж хэргэлдэг. Ийм зүйл байгаа. Энэ болохоор хүүхэд бидний ирээдүй ураатай Bikutan Kids гэдэг Bikutan Kids гэсэн зүйл байгаамаа. Нэмэлт бүтээгдэхүүн байгаа нэ. За тэгээд Health Point болон бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Health Point-ийн эмийн сангуудаар болон бүх эмийн сангуудаас шүү. Би энэ өгүүлбэрийг холчоод байсан. За ер нь бол таны хүүхдэд зориулсан амин дэмэл гэж ойлгож болно те. Тэгэхээр хүүхдүүд маань улирал солигдох үед дархлааны хувьд ундаг, өөрчлөгддөг. Тийм учраас ядардаг те. Энэ дээр нь та бүхэн маань хүүхдэд зориулаад энэхүү 15 төрлийн эрдэс витамин агуулсан энэхүү ашигтай бактери, мультивитамин агуулсан энэхүү бүтээгдэхүүнийг та бүхэн хүүхэдтэй хэрэглээрэй. За тэгээд Linus Med компани Bikutan Kids гэдэг хайхлаар одоо бас мэдээлэл нийлүүлэлгүй гараад ирэх болно. За баярлалаа. За баярлалаа. За энэ үед чи одоо Мубарак ч ерөнхийлөгчээр бараг л 20 жил суучж байгаа. Тэнгүүтээ 20 жил суусныхаа дараа ийм дарангуулагч нар чинь юу гэж боддог вэ гэх юм бол одоо залгамж халаа хэм болох вэ гэдэг юм бодогдож эхэлнэ. Тийм учраас одоо 2010 оноос эхлээд Мубарак өөрийнхөө Габал Мубаракийг залгамжаа болгоно гэдгийг бүр ил тод илэрхийлж эхэлсэн байт юм билээ. Тэгээд энэ Гамал бол нам дотроо өндөр албан тушаалуудыг хашиж явсаар байгаад эцэст нь ерөнхий нарийн бичгийн орлогч дарга болтлоо дэвшсэн байдаг. Тэгэхээр одоо бэлэн болцсон л нь тий. Ким Ил Сүүний нэвтрүүлэг дээр ярьсан шиг бас л ялгаагүй хаанаас хаан дамжиж байгаа юм шиг дараагийн хүнээ бэлдээд байгаа байхгүй юу? За гэтэл 2010 оны 12 дугаар сард Түнис улсад нэгэн гудамжны жимсний худалдаачин бүр олон удаа дараалан цагдаад баривчлагдлаа, дарамт үзүүлээ, зодорт өрцсний эцэстээ бүр төвчээр нь алдагдаад одоо засгийн газрын барилгын өмнө өөр төр бензин асгаж шатаасан байдаг өөрөө. За энийг бол тэгээд Арабын хавар гэж нэрлэдэг. Энэ бол одоо амар том хувьсгалын далаа болж ирсэн Арабын орнуудаар. За тэгээд энэ 12 сараас хойш нэгэн сарын дотор энэ хувьсгалын одоо давалгаа Египт улсад хүрж байгаа. Тэгэд энэ Египтэд амьдарч исэн залуучууд иргэдэн бүр ингээд энэ дарангуулалд ор амьдрсаад байгаагаас бүр залхаад бүр хувьсгал хийж эхэлж байна. Тэр нь яаж явагдчихсэн бэ гэхээр залуучууд нь бүгдээрээ онлайн платформуудыг ашиглаад байгаа байхгүй тийм. Хил мэдээлэл нэг янзын бүгдээрээ улсын эрх мэдэлд орцсон байсан учраас энэ 2010 11 онд ч нөгөө Facebook, Twitter, YouTube гэдэг юмнуудыг ашиглаад энэ эсэргүүцлийг илэрхийлж эхэлж байгаа. Чагсаал цаглаана Facebook-аар ярьж байна. YouTube-аар бичлэгээ цацсангууд олон улсад хүмүүс үзэж байна. Тэгээд Каир хотын төв талбай бас олон өөр хотуудад чагсаал цуглаан хийж эхэлж байна. За тэгээд чагсаал цуглааныг одоо ингээл тарах гэж оролдоод байгаа шүү дээ. Бүр сүлдээ залхсандаа болоод ингээ бүр хүчээр тарах гэж оролдоход бүр хэдхэн сарын дотор энэ чагсаал цуглаан бүр хэдэн зуун мянган хүн болоод хөрчиж байгаа. Тэгэд энэ бүр сүлдээ чагсаал цуглааныг хүч хэрэглээ цус асаргуулж дарах гэж оролдож исэн энэ Мубарак. Гэтэл энэ армийн генералууд нь бүгдээрээ энийг эсэргүүцсэн. Тийм учраас одоо ард иргэд нь ингэж тий буудалаагүй цус урсгаагүй бас нэг сайхан болж дууссан гэж хэлж болно.
За тэгээд ард иргэдэн өөрийг нь маш ихээр эсэргүүцэж чинь генералууд нь эсрэг талтаа орчлоо. Тэгэхээр энэ улсынхаа асуудлыг шийдвэрэхтэй тулгарч чинь. Тэгээ Мубарак юу гэж хэлсэн бэ гэх юм бол зурагтаар гарангуудаа за би та нарыг сонслоо. Би улсаа сайжруулнаа. Одоо удахгүй либералчлуулъя, реформудаа хийнэ. Тийм учраас дараагийн ерөнхийлөгчийн сонгуулиар би нэр дэвшихгүй гэж байгаа. Тэгтэл хамгийн сүүлийн сонгуул нь 2010 онд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр баг 4-5 жилийн дараа би зайлчнаа гэж хэлж штэ тэ. Гэтэл энийг нь ард иргэд нь сонсонгуудаа юу яриад байгаа юм бэ? Бид нэр 4 жил хүлээнэ гэж юу байсан? Та нар те чи одоо шууд зайл гэж шаардж эхэлж байгаа. Тэгээд ард иргэдийн шахалтаасаа болоод ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бол шууд албан ёсоор огцорсон. Тэгээ эрх мэдлийг зэвсэгт хүчинд шилжүүлж байгаа. За тэгээд энд одоо зөвхөн одоо нэг жоохон гонигтайгаар ярьж магадгүй байх. Гэхдээ зөвхөн ард иргэдийн шахалт шаардлагаас гадна Америкийн нэгдсэн улс ятгалаг үзүүлж эхэлж байгаа байхгүй. Америкийн нэгдсэн улсын одоо нэг хамгийн том дэмжигч нь байхгүй болчихгонгод энэ хүний бүх эрх мэдэл нь байхгүй болчихж байна. Тэгэл за одоо үнэхээр л огцор цаг минь болж тэгээд огцорсон байдаг. Тэгээд огцорсныхаа дараа цэргийн нисдэг тэргээр Синай хойгт байдаг Шарм эль Шейх гэдэг хотод очоод гэрийн хорионд орсон. Тэгээд түүнийх нь доор нь байсан дэд ерөнхийлөгч Тагнуулын албаны дарга Омар Сүлейман маш цомхон тайлбар хийж байгаа зурагтаар. Тэр нь юу гэж хэлсэн бэ гэх юм бол Хосни Мубарак бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох шийдвэр гаргаж зэвсэгт хүчний тэргүүн дээд зөвлөлд улсын хэргийг хариуцууллаа гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо нөгөө Мубаракийн 30 жилийн ноёрхол нь энэ 30 секундын тайлбараар цэг болсон байдгийг. Тэгээд энэ хүний удирдах хугацаанд гасан өөрчлөлт гэдэг юм уу? Эсвэл тэр нөгөө нэг авилгалын индекс гэдэг чинь тий. Тэр мөрөнд ер нь хэрэг хөдөлсөн байна. Одоо бол нэг янзын хэлэхэд Мубарак бол энэ дарангууллыг энэ авилгуудыг ердөөс эхлүүлэг байгаа шүү дээ. Өмнөх ерөнхийлөгч нь Мубаракийн хоёр нийлж яагаад эхлүүлсэн байгаад байгаа. Тэгэхээр одоо яг энэ арчил гэдэг юм үүсгэн байгуулагдсанаас хойш л энэ Египт улс авилгацаар хагаад ердөөсөө сайжраагүй. Дандаа л хүмүүс нь улам ядуу, улам хэцүү амьдрал хүрээд байгаа. Ямар ч юм дарангуулагч нарын яг нэг юм хийдэг юм байдаг юм а тий. Гарч ирээд хэвлэл мэдээллийг барьж авдаг, өөрийн гэсэн тусгай нэг юм үүрэг гүйцэтгэж явах цагдаагийн байгууллага гэх нь хаашиг ууланд ч төрийн агент байх гэдэг шүү дээ тий. Гэтэл нэг өөрийн юм юмыг гүйцэтгэдэг тийм цагдаа ч юм уу цэргийн хүчтэй болчиход байдаг. Тэрүүгээрээ тэгээ нөгөө эсрэг дуурсан хүмүүсийг барьж хорих марах. Тэгээл нөгөө нэг хугацаа нь утсаал тий. Тэгээд ерөнхийлөгчийн гэдэг юм уу сонгуулиудыг одоо лөөвраар хийдэг юм уу эсвэл одоо өөрсдөө үнэхээр тэгэж хүсээд идэг юм ард иргэд нь мэдгүй. Анхандаа гарч иж захт нь бол аягүй л дуртай хүлээж авдаг ямар ч гэсэн нийгэм нь ард түмэн тэгдэг. Анх гарч иж захт нь маш таатай хүлээж авдаг. Энэ ёстой гарч ирээд зам уусаа нөгөө авилга авалга нөхдүүдийг өстө алхандаа хятхандаа. Нөгөө нэгд нь гарч ирээд алаад хятаад байгаа нуудаа тий. Нөгөө авилга авсан нөхдүүд чинь штэ галж таад байгаа юм шиг боловч бүр гэр дотор нь орж ирээ тий. Юу яаж байгааг нь хүртэл хяндаг болцсон. Хэвлэл мэдээллийг нь барьдаг болцсон. Магадгүй маргааш нь өөрийг нь авч яваад хийчихээг үсэхгүй бүр ийм болцдог. Тэгэхээр хүсэж гаргаад ирдэг юм шиг байгаа өөртөө. Одоо зарим улсууд бол үнэхээр хүсэж гаргаж ирж байгаа. Хүсэж гаргаж ирснээс өмнө одоо колонууд байна уу, хаан байна уу. Тэдний эсрэг би энэ дарангуулыг чинь зогсооно гэж гарч ирэнгүүт. Буцаал өөрөө тарах. Дийлэнхтэй баатрууд бол эхлэв тий. Эхлээд эхэндээ баатрууд байдаг. Тэгж байгаа л зан баг багаар танигддаг юм да. Тэгэд өөрөө тэр нөгөө нэг цөллөгт байхдаа өнгөрсөн юм уу? Үгүй. Цөллөгт байхдаа шүүх хурал болсон. За тэгээ энэ шүүх хурлын талаар нь жоохон яриа. За жагсаал цуглааны сүүлийн өдрүүдэд хідэн жигсагч нар амнасаа алдсан. Тэгээ энэс нь болж байгаа шүүх хурлын хэрэг гарч байгаа. Тэгээд нөгөө төр засгийн газар нь 83 настай Мубарак болон тэрний дотоод хэргийн сайд Хабиб Аль-Адлыг ялж исэн. За тэгээд энэ дэр зөвхөн нөгөө энэ хүмүүс амнасаа алдсан хэрэг дээр биш, энэ дэр нэмээд газрын тендер дээр авилга авсан хэрэгт буруутгаж байгаа. Энэ шүүх хурал бол нээлттэй болж исэн. Улсын хэмжээнд телевизээр цацагдчихсэн юм байлээ. За тэгээ шүүх хурлаар Мубаракийг алгын хамжигч хэмээн тогтоож исэн. Тэгээд насаар нь хорих ял оногдуулж байгаа. Гэхдээ одоо энэ хүн чинь нэг 30 жил төрийн тэргүүн болчихж байгаа шүү дээ. Тийм учраас одоо ийм амархнаар бууж өгнө гэж бол ердөөсөө байхгүй. Тэгээд танил талуудаа ашиглаж ягаад шүүх хурлыг дахин хуралдуулж байгаа. Тэгээд өмнөх шийдвэрт хангалттай нотлох баримт байхгүй байна гэдэг дүгнэлтийг гаргуулсан байлээ. Тэгээд үүнээс хойш энэ шүүх хурлууд нь хэд удаа давтаж болж исэн. Тэгээ олон жил үргэлжлээд эцэст нь 2017 онд бүх хэргийг хэрэгсэхгүй болгочихж байгаа. Тэгэхээр 30 жил засаг барьчаад, 30 жил дарангуулчаад, 30 жил мөнгө идчихэд
шүүх хурлынхаа эцэст нь ямар ч ял аваагүй. Тэгэхээр одоо зүгээр л эрх чөлөөтэй хүн болоод тохирчиж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд 2011 оноос хойш бол Мубарак олонний өмнө бараг гарч ирээгүй байдаг. Тэгээ 2020 оны 2 дугаар сарын 25-нд 91 настайдаа үхэж далд орж исэн. За тэгээд оршуулга дээр нэг хүндэтгэл үзүүлэхдээ ерөнхийлөгч байснаас нь илүү нөгөө Египтийн нисэх хүчинд гавья байгуулсныг нь үнэлж цэргийн хүндэтгэл үзүүлсэн байт юм байлээ. Тэгээд цогцыг нь төрийн далбаагаар ороож дээгүр нь байлдааны онгоцууд ёслолын имзлэг үйлдсэн байлээ. За тэгээд түүхчид энэ Мубаракийг одоо бусад дарангуулагч нартай харьцуулахад одоо би ч гэсэн ингээд бусад дарангуулагч нартай харьцуулаад байхад нэг жоохон сонирхолтой санагдал байна л да. 30 жил ирэх барьсан. Тэгээд одоо дарангууллаа, мөнгө идлээ, улсаа ол ердөөсөө сайжруулаагүй. Гэхдээ одоо бусад дарангуулагч нарыг бодоход одоо нэг өөрийгөө тий нар болсон их удирдаг ч эсвэл одоо газрын бүх хад ус далайн бүх загсны хаан гэдэг нэр цол ердөөсөө өгөөгүй байдаг. Өөрийнхөө хөрөг зураг томоор талбай тавиагүй эсвэл хүмүүсийн гэрт тавиагүй учраас одоо дахин шүтлэх үйлдэлүүд хийхгүй шүү дээ. Тэрүүгээр бусад дарангуулагчнаас бас нэг арай нэг жоохноор дээр байсан юм уурч гэж санагдчихээн. Өөр ч юм уу тий эсвэл. Гэхдээ одоо би чинь ингээд дарангуулагч нар ярьсаар хагаад одоо энэ хамгийн амар дарангуулагч, нэрэ гайгүй дарангуулагч гэдэг нэг англи толгоондоо оролцож байна. Гэхдээ эцэст эдгээр чинь бүгдээрээ л мангасууд аимшигын чөтгөрүүд л байгаа л байна л да. Нэг багцсан дотор явж байгаа хүмүүс л тий. За тэгээд дарангуулагчийн хүүхдүүд нь юу болсон боллоо гэж бодож ивэл Гамал Мубарак, Алан Мубарак нарын хувьд одоо 2011-ээс 15 оны хооронд хэд удаа дараалаад шүүх хурлаар ороод жил орчим шорон сууж ягаад гарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш бол одоо улс төр бас маш хол байж байгаа. Тэгээд хувийн бизнесүүдээ хийж байгаа юм байлээ. Нөгөө дараагийн хаан болох гэсэн хүн чинь шоронд орчод за би улсаас холдлоо гэсэн шийдвэр гаргасан байдаг. За Египт Мубаракийн дараа ямар нөхцөл байдалд орсон бэ гэх юм бол Египт улсны янзын 3 талд хуваагдчихж байгаа. За нэг Мубаракийн хүчтэй тэмцээдсэн ислам бүлэгч нь мусульман ах トゥ ус хэмэх бүлэг хүчтэйгээр гарч ирээд эрх чөлөө шударга ёсны намыг байгуулсан юм байлээ. Тэгээд улс төрд орж ирж исэн. Тэнгүүт одоо энэ Египт гэдэг улс чинь исламын дэмжигчид либерал сүрэг хүчин тэгээд өмнөх засгийн үлдэгдэл гээд 3 том хүчин байгуулагдаад хуваагдчихж байгаа. За тэгээд Мубаракийг нас барсны дараа зэвсэгт хүчин төр засгийн газрыг ажиллаж байх хугацаанд өмнөх дарангуулагчийн одоо үндсэн хуулиудыг хүчингү болгоно гэж амлаж ирсэн те. Арай шин, арай эрх чөлөөтэй арчилсан үндсэн хуулийг батлуулна гэж ярьж ирсэн бол харамсалтай нь 2012 оны сонгуулиар мусульманчуудын төлөөлөгч болох Мухаммед Морси гэдэг хүн ялалт байгуулсан. Энэ хүн гарч ирээд өмнөх дарангуулагч нарынхаа хуулиудыг улам одоо чангалсан бэлээ. Одоо улам баталгаажуулах шийдвэрүүдийг гаргасан байгаа даа. Чи хэдэн он бэлээ? 2012 он. 12 онд шүү дээ. Тэгэхээр одоо Мубаракийн дараагийн ерөнхийлөгч Мухаммед Морси бас л ялгаагүй дарангуулагч болчихж байгаа. Тэгтэл нөгөө ард иргэдэн за дарангуулагч солино гэж юу байх вэ гэд 1 жилийн дараа чигсаалцуулан хийж ягаад огцрохыг шаардж исэн. Тэнгүүт энэ цэргийн армин энэ хувьсгалын жолоог нь өөрийнхөө гартаа аваад цэргийн эргэлт хийсэн юм байлээ. Тэгэд цэргийн 2013 онд цэргийн эрэлт тэгээд Морсиг хунгаах төр засгийн газар байгуулсан. Тэгтэл нөгөө исламын дэглэмийн дэмжигчд нь тэмцэл зохион байгуулад цус урсгаад тэр цэргийн эрэлтийн зогсоосон. Тэгээд тэндээс нь армийн командлагч Абдел Фата эл-Сиси ерөнхийлөгч өрсөлдөгч Илт Тавав ялалт байгуулсан юм байлээ. Тэгээд одоо энэ Сиси 13 дахь жилдээ ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Одоо хүртэл 13 дахь жилд ерөнхийлөгч. Тийм 13 дахь жилд ерөнхийлөгч. Энэ Мубаракийн баг талтан хүрсэн явж байгаа. Тийм ээ. Болцсон уу? Тийм. Тэгээд энэ дэр одоо нэг дүгнэлтийн юм хэлэх юм бол одоо энэ цус тавин дарангуулагч баг 30 нэвтрүүлэг гарчлаа. Тэгээд энэчнээс ямар юм давтамжтай дандаа харагдаж байна гэх юм бол ард иргэд нь одоо нэг төлөөлөгчийн арчлал юм уу, иргэний эрх чөлөөг ердөөсөө ойлгодгүй, үнэлдэггүй, улс төрийн оролцоогүй байхад л улсад бүр заавал нэг дарангуулагч гарч ирээд байгаа байхгүй. Тийм учраас одоо манай үзэгч сонсогчд маань улс төрдөө идэвхтэй байгаарай. Монгол улсад юу болж ийн тэрийг мэдэхгүй л бол бид нарыг мэдэхгүйгээр доогуур нь нэг дарангуулагч гараад ирэх эрсдэлтэй байж магадгүй шүл гэж хэлнэ да. Тийм шүү дээ тий. Одоо энэ нөхөр шиг гадны нэг улсын эрх ашигыг хангах зорилгоор маш сайн дэмжлэг аваад пүкэ гараад ирнэ. Гарч ирсэн хойноо тэднийд эрх ашигт нь таарсан юмыг л хийж өгөөд байна. Тийм удирдагч нар гарч ирдэг.
гарч ирээд хийдэг үйлдэлүүдийг харин бид нар мэддэг байх хэрэгтэй. За яг ингэдгийг шүү гэдгийг мэдж байгаа бол нэрээ тэр иргэний үүр гэдэг шиг те оролцох хэвээр юм дээр дууржуулах хэвээр. Ерөн зүгээр иргэний зориг гэж юу юм бэ гэдэг чинь явж бурууд хатуу байх юм байл шүү дээ. Буруу зүйлийг харчаад хажуугаар дуугаа өнгөрөх ш. Бурууд хатуу байх. Энэ л өөр иргэний зориг юм байл шүү дээ те. Тэгээд байгаа орчиндөө байгаа газартаа яг хариуцж байгаа юмдаа эзэн байх. Сурсан шиг сурдаг байх. Ажил хийж байгаа бол ажилсан шиг ажилдаг байх. Худлаа ярьдаггүй, хүн хуурдаггүй, хариуцлагатай нэгэн улсыг хүчтэй болгодог. Нэг иргэн тийм байх тусам. Иргэн болгон тийм байх тусам улс хүчтэй болдог. Тэрнээс биш бүгдээрээ цэрэгт яваад дан хий гэж байгаа юм биш шүү дээ. Энд чи их оронж үзэл гэдэг зүйл биш шүү дээ. Яг урдгаал маш сайн хийдэг хариуцлагатай иргэн бол тэр улсыг хүчтэй болгох үндэс нь болдог. Тэгэхээр ерөөс иргэнээс эхэлж байгаа юм зү тэ. Тэгээд иргэн нь өөрсдөө яг иймэрхүү зүйлүүдийг мэддэг, таньдаг, боловсралтай, тань мэдгүй сонирхдаг ийм болчих юм бол нөгөө нэг ирээдүйд чинь өмнөх түүхэн дотор чинь бүгдээрээ бичээд явж байдаг. За нэг иймэрхүү эх орон ярьсан нөхрийг гаргачих юм бол нэг ингэдэгтэй гэдгийг бид нар өмнөх түүхээсээ датанаас харсан байна. Тийм шүү дээ. За дараад нь эсвэл нэг цэрэг хүчний арми ч юм уу ийм нөхөр гарч ирэх юм бол те ингэчгээр ингэчтiin байна гэдгийг бид нар бүгдээрээ цус 50 дарангуулж байгаа. Хангалттай ярьж шүү дээ. Айгүй л их дархлаатай болохоор хэмжээний олон цаг үе нөхцөл байдлын өөр тохиолдолд гарч ирсэн дарангуулагч нарын талаар яриад байгаа шүү дээ. Тийм шүү. Тэгээд одоо нэвтрүүлэгч чинь дуусахад дандаа дарангуулагч одоо ихэнхдээ зайлуулаад ард иргэдэн эсрэг тэмцэж зайлуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ ард иргэдэн дархлаа гэдэг юм заавал байж дарангуулагч үг болж шүү дээ. Эргээд тэр урдаас босч ирэх нөхрийг босгож ирэхгүй байх гэж эдгээр алид хийж байгаа шүү дээ. Хэвлэл мэдээлэлээр энэ тэр нууцсаг дахин байгуулгаараа те. Ямар ч одоо зүгээр Египт ямар байгаа вэ гэдэгтээ сүлд нэмээд л хэд вэ шүү дээ те. Бүр ийм одоо манайхан нэг сонсохоор би итгэхгүй л байх л да. Пирамидын гадаа очиж байгаа юм. Пирамидын гадаа очиод наанаас автобустайгаа яваад тэгээд пирамидд цаана байгаад пирамидыг үзэхэд энэ ч одоо аялал жуулчлал гэдэг юм нь бол энэ улсыг бас нилээгч хэрж байгаа зүйл юм шүү дээ. Тэгээд өчнөө олон жил аялал жуулчлал тасралтгүй байгаа. Жилдээ хэдэн сая жуулчин гэдэг үлээд тасралтгүй очдог уулна. Тэгээд хэлсэн чинь юу болсон бэ гэхэлэр бүр ийм хүндэл үйлчилдэг улс болцсон одоо. Нөгөө нэг эртний одоо хүчрэхийг 3-4 мянган жил оршин тогтносон тэр Египтийн фараонуудын тэр иргэншлэн мэргэжил байхгүй тэнд. Одоо юу вэ гэхээр зүгээр л баг гуйлгачд байгаа нэр толомчгүй. Онгоцны буудлын дээр буугаад автобус руу явхад өөг нь 2 хүн гүйж ирж байгаа. Их гоё үйлчилнэ нэгэд гүвнэ. За тэгээд ингээд цүнх чирээ явж байгаа. Дуусаал $1. Тийм $5 $1 $1 өгөөч л гэдэг. Бүр ингээд эзнээсээ нууцаар. Уулын цаана эзэн нь болохоор би чамайг те онгосоос буусан хүмүүсийн тэшиг аваад автобусанд нь байрлуулж өгөхөд чинь те зориулаад чам цалин өгöd байгаа шүү дээ. Гэтэл нөөт нь эзнээсээ нууцаар гүйжчихэд ямыг нь ав тавихтаа нөгөө нэг жуулчдыг ч одоо нөгөө нэг юм молигдохгоо сурцсан шүү дээ. Одоо манай жолооч нар те таксинд явж байгаа хүмүүс маань нөгөө им зохицуулалтгүйгээр хэн дуртай нь хийж болдог учраас тэр дундаас чинь нэг овлоггүй нөхөр гарч ирээд тэр нөгөө улсын чинь нэрийг ингэж муу болгоод байгаа. Надтай адилхан заяо. Би одоо ингээд Египтэд очичоод эргэж ирээд энд нэвтрүүлэг хийгээд Египтийн байгаа байдлыг яриад шүү дээ. Надтай адилхан нөгөө нөхөр чинь Монголд божсон нөхөр чинь очоод Америкта ч юм уу Солонгостой ч юм уу Монголд очихоор ингэдгийн шүү. Тэд нар чинь ийм хүмүүсээ гэж муугийн чинь ярих байхгүй юу? Тэрнтэй адилхан. За тэгээд пирамидын гадаа буула нөгөө нэг арабын альчуур шүү дээ. Хар халуун зүүдэг альчуур. Гүүгээд ирнэ. Тэгэл өчнөө олон зав эмхтэй ирэхтэйг амар олон хүмүүс гүүгээд ирнэ. Хүүхэд гүүгээд ирнэ. Тэгээд $10 гэн заяа. За очсон юм байна бас тэрийг нэр авчий гэд $10 нь аваад зүгээд байж итэл манай хажуудлын хүн $15 авцсан байхгүй юу? Тэнгуут нь би $10 гэж хэлсэн $15 авсан мөг тийм ингээд хаанаас биш ингээд тэндээс гингууд манай хүн ч очиод нэг $5 авъя гэж очиж байгаа байхгүй. Тэгтэл цаанаас нь гүйж ирж байгаа $5-д 2 шиг альчуу зарж байгаа. Бүр ингэтлээ ийм болцсон. Бүр яг мөнгөний төлөө бүр ийм болцсон. Нэг жуулчны улс юм бас тийм. Тэгээд нөгөөдхийг нь чи энийг аваа буцаа гэх юм бол шууд хэрүүл хийн. Би чамаас авахгүй энэ $5-оос 2-ыг авлаа гэх юм бол нөгөө юм шууд хоорондоо зодтолт нүдэн дээр. Шууд зодтолт алдцсан шүү дээ. Тэгээд тэмээ унаад цаашаа пирамид руу дөхөө зураг авах гэж байгаа байхгүй. Хөтлөөд явна нэг хүн. Нэг жоохон залуу ч юм уу хүүхэд ч юм хөтлөө явна л та. Тэр чинь өдөржингөө тэмээ унаад хөтлөлтөнд зориулаад цалин өгч нэг эзэн. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь хөтлж яваа тэнд авчаа зургийн дахта дахиад $5 нэгнэ. Өгөхгүй бол жолоотоо нэг хайчна. Нөгөө хүмүүс ч ойролж чарлаад буу юм болонгот л барьж аваа $5 нь аваад ингээ авчна. Очихдоо эзэнд бити хэлээрэй. Эзэнт нь хэлэнгууд эзэн шууд ташуур гаргаж ирээд шууд нүдэн дээр. Шууд нөгөө хүүхд мөтсөн зоодно. Бүр одоо аялал жуулчлал нь бүр хитрээд гэдэг юм уу? Эсвэл одоо бүр ингээд нийгмийн дээр зохицуулалт мөцүүлэлт нь сайн хийгдэг үү гэсэн одоо хүртэл бүр ийм 2026 онд шүү дээ.
За тэгэхээр бас ингээд цаан чинь нэг подкаст хийдэг нөхөр явж итэл те манайхан ийм байгаа байдал үзүүлвэ те ийм байгаа л болоорой л гэж бас хэлхэн зүйтэй баха энэ дэр. За тэгээ нэвтрүүлгийн маань хамтаа ажиллагчаар ханиу томны үед илэрх шинж тэмдгээ богино хугацаанд намдаан Travelio. За дээрээс нь чанарыг танд авчирн хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids хамтран ажиллалаа. За энэ хүн нэвтрүүлгийг бид бүхэнд бэлтгэн хүргэдэг. Онондоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.